Хүн залгаж үзье. 26 оны 5 дугаар сарын 19-ний өдөр манай дэлгүүр дээр утасны ард наадаг жиндүүлдэг хөргөөрүүд нэлээ олон сонголттой байгаа. Хүмүүсийн нийтлэг асуудаг асуулт юу гэхээр аль нь сайн бэ гэж их асуудаг. Бүгд л хөрөх чадамж боломжийн дайжгүй гэснийг нь манай дэлгүүрийн зүгээс оруулж ирдэг. Гэхдээ энэ дотроос мэдээж үнэтэй загварууд нь л сүүлд гарсан техникийн үзүүлэлт болон бусад чадамжаараа яалцгүй илүү байдаг. Та бүхэн санаж байгаа бол өмнөх бараа ирэлтэн дээр Black Shark-ийн 6 Pro, 6 Max болон 6 Ultra гэх 3 төрлийн хөргөөр ирсэн. Эдгээрээс эхний ээлжинд гар утсан зориулсан Pro загварыг нь задлж үзье гэж бодлоо. 3 өөр үеийн загвар бидний өмнө харагдаж байна. Хамгийн ихнийх нь 4 Pro хөрөх чадамж 27 Вт, 5 Pro 35 Вт-ийн хөрөх чадамжтай, 6 дээр мөн ялгаагүй 35 Вт-тай. Гэхдээ та бүхэн анзаарч байвал загварын хувьд эрс өөрчлөлт орсон байна. 4 болон 5 дугаар үеийн хэлбэр хийц төрсний хувьд яг ижилхэн. 6 дугаар үе дээр харин дугуй хэлбэртэй болж өгсөн байна. Би бол энэ дээр нь маш зөв шийдэл, зөв шинжилэл орсон байна гэж хувийнхаа зүгээс бодож байгаа. Яагаад гэвэл зарим өөрчлөлтөгч нарын хувьд иймэрхүү дугуй хэлбэртэй хөргөөр ашиглахад гарт тулах нь бага, арай зай эзлэх нь бага гэж үздэг. 6 дугаар үе маань хайрцагнан дээр ямар мэдээллүүдийг харъя. Албан ёсны хаяг, загвар өөр юм алхтаа. Жилсэн байдлаар өмнөх загвартай харьцуулаад үзэхэд 6 дээр бол нэлээд гой шинжилгүүд орсон байна гэж харсан. Тийм болохоор миний зүгээс аль болох өмнөх загвартай харьцуулаад гэхдээ мэдээж шинэ гарсан загвараа голчлон тайлбарлах болно. Энэ дотор танилцуулга нь хоёр хятад хэл дээр юм байна. Энэ хүү QR нь болохоор аппликейшн татах нэг нь вебсайт руу орох зорилттой. Кабельний хувьд болохоор 65 Вт хамгийн дээд талд 65 Вт дамжуулах чадамжтай CGC 1 м-ийн урттай. Савлгааны хувьд бол өмнөхөөс илүү гоё болж өгсөн байна. Доторх нь дөрмийн дагуу хавцсан төмөр. Энийг бол одоо тайлбарлах хэрэггүй байна. Загварын хувьд нэлээд царайлаг болсон байна. Өмнөх загвартай харьцуулаад барихад нэг иймэрхүү. Жингийн хувьд болохоор шинэ загвар нь 104 г, өмнөх нь 98 г байлуу да. Би буруу санаагүй бол тэгэхээр жингийн хувьд нэг амар огцон өөрчлөлт гараагүй. Харин зузаан нэмгийн хувьд бол шинэ загвар нь нэлээд зузаавтар болж өгсөн байна. Гадна талаас нь шинжээ бит байдлаар RC дээр өөрийн сериал дугаар, хөргөөр болгон өөрийн сериал дугаартай англиар ерөнхий ажиллагааны зааварчилгаа явсан байна. Дээр нь загварыг нь бичээд баталгаажсан сертификатууд, авсан сертификатууд маань зэнүүлэгч буюу тог өгөх нь C-port-той. Энэ дээрээ унтрааж асаах кноптой. Тогонд залгаж үзье. Гэрэл асалт бол үнэхээр гоё болжээ. Дан ганц хойд тал руугаа бус хажуу тал руугаа энэ хэсгээр юм устдаг лед, энэхүү лед нүр 16 төрлийн өнгө ялгаруулах чадамжтай. Агаар солбилцол дээрээс доош. Тийм болохоор таны утсан дээр байрлахдаа ингэж орно. Хоёр талын хаалтаараа гар руу үлээх мэдрэмж өгөхгүй. Зөвхөн дээрээс доош агаар солбилцол буюу air flow нь явагдана. Өмнөх загвар бол энэ дээр юм цагирган ледтэй байсан. Энэ дээр болохоор нэлэнхүүдээ асч өгч чинь давхар сенс рүүгээ тосч өгч байгаа хасалт нь арай илүү болсон байна. Ямар ч хэсэн бит байдлаар нь бол нэлээд шинжилээ. Одоо нөгөө техникийн үзүүлэлт юунд сайжирсан бэ? Юугаараа илүү болсон бэ гэдгийг нь ярив. 6 Pro гих загвар нь өмнөх загвараас 5 Pro 5 дугаар үеэсээ
30%-аар илүү хөргөх чадамжтай болсон шууд 50 Цельсиус руу унгаах буюу гадаргууг асах 27 градус хүртэл хөргөх чадамжтай. Ерөнхий ваттын хувьд бол 35 ватт ч гэсэн доторх хийгдэж байгаа термоэлектрик хөргөх жиндүүлэгч өмнөх Red Magic дээр нэг танилцуулж байсан семикондуктор буюу хөргөх чадамжаараа илүү болсон байна. Хоёрдугаарт бас нэг чухал зүйл жин түрүүнд дурдсанаар шин загвар нь 104 г, яг өөрийн цэвэржин, өмнөх загвар нь болохоор 98 г. 6 грамаар илүү хүнд болж өгсөн байна. Гэхдээ жиндүүлдэг хөргүүрэн дээр 100 г орчим байхад бол ямар нэгэн байдлаар хэдэн грамын зөрүүн дээр ялгаа мэдрэгдэхгүй. Энэхүү загварын давуу тал нь яагаад миний дурдаадсан дугуй хэлбэртэй болсон бэ гэдгийг нь одоо харуулъя. Жишээ болохоор 17 Pro Max гэдэг утасны кейсэн дээр байршуулж үзье. Барилт нь нэг иймэрхүү орж ирнэ. Шин загвар болохоор дугуй олцохоор доод хэсгээр нь жоохон урт гартай хүмүүс бол доод хэсгээр нь зай гарч өгч байна гэсэн өмнөх загвартайгаа харьцуулахад. Одоо жоохон тоон үзүүлэлт ярих гэж бодлоо. Шинсний эргэх хурд нь 3600 RPM буюу round per minute гэж явж байгаа. Ялгарах чимээ хамгийн өндөр хүчин чадлаараа ажиллахад 39 децибел, өмнөх нь ч гэсэн ялгаагүй 39-тэй байсан. Нормал дээр бол нэг 30 децибел орчим. Тийм болохоор чимээний хувьд бол таны мик руу ороод байхгүй ямар нэгэн эргэн тойронд чихэм чиртэй байдлаар дуу гарахгүй байх нэ. Харагдах байдлаас илүүтэй бидний зүгээс хүсдэг хамгийн чухал зүйл бол тогтвортой ажиллагаа хөргөх чадамж удаан хэрэглээ. Тэр тал дээр ямар шинжилгээг оруулж өгсөн бэ гэхээр өмнөх загвараас Ice Cold 2.0 технологиор шилжээд доторх хавтан дээрээ мэдрэгчүүдийг шинээр байрлуулж өгсөн. Тэр нь өөрөө AI дээр суурилсан нөгөө өмнөх бусад кулерүүдтэй адилхан смарт ухаалаг горимтой гадаргуу дээр мэдэрч байгаа температур дээр суурлаад өөрөө таны өмнөөс бүх зүйлийг шийдэж өгнө. Гэхдээ мануал тохиргоо буюу механик тохиргоо бол байгаа. Тэрийг аппликейшн дээр холбож байгаад та бүхэнд тайлбарлана. Саяны ярьсан зүйлсийг зүгээр таймлоод яг юугаар шинжлэгдсэн гэдгийг товчхон хэлэхэд 6 дугаар үеийн өмнөх загвараас 30%-аар сайжирсан хөргөх чадамж нь дагаад технологийн хувьд нэлээд олон шинжилгэүүдийг оруулж өгсөн байна. Бит байдлаар бол загварын хувьд өөрчлөлт орсон байна. Миний зүгээс түрүүнээс хойш нэг нуугаад байгаа энэ гарны доор байгаа зүйл юу вэ гэхээр энэ дээр 0.7 инчийн жижигхэн дижитал дэлгэцтэй болсон байна. Энэ бол үнэхээр анхдагч шинэлэг бүүм хийсэн санаа гэж ойлгож байгаа. Хөргүүр дээрээ хүртэл анимейт хийх боломжтой дэлгэцтэй болцсон байна гэдэг тухайн хөргүүрийн салбар өөрөө ямар амар хөгжиж байгааг харж байгаа болов уу гэж бодож байна. Тэгээд одоо хэдүүлээ аппликейшн холбож үзье. Аппликейшны хувьд бол Shark Arsenal гэдэг нэртэй олон улсын аппликейшн гэх юм уу, дотоодын бус. Энэ дотроос бидний зүгээс загвараа сонгож өгөх шаардлагатай Max Pro Fan Cooler буюу энгийн загвар нь харагдаж байна. Загвараа сонголоо, Bluetooth хасаалттай байх ёстой. Энэ дээрээсээ connect. Миний бодлоор аппликейшн хөгжүүлэлт талдаа бол Black Shark-ыг гүйцэх хөргүүр байхгүй гэж боддог. Энэ дээр ямар мэдээллүүд байна гэхээр одоо байгаа гадаргууны температурыг зааж ин Цельсиус хасах 15. Доошлоод RPM минут тутамд эргэж байгаа сэнсний хурд нь өөрөө энэ дээр гарч ин. Доор нь шахаж байгаа ватт. Тухайн хөргүүр маань нэг зүйлийг дурдталгаа марцсан байна. Энэ хөргүүрийг яг ном журмынхаа дагуу тултал нь ашиглая гэвэл та багада 40 ваттын адаптер залгах шаардлагатай. Адаптерн дээр бас хүмүүс өөрсдийнхөө таарахгүй
альсгүй л жоохон хямдхан дуу адаптер залгаад кулерийг шатаах тохиолдол байгаад байгаа. Тэр тохиолдолд бол бидний зүгээс яаж ч арга хэмжээ авч зөвлөж чадахгүй. Тэгэхээр болж өгвөл техникийн үзүүлэлтээрээ таардаг, дэмждэг зүйлийг ном журмын дагуу хэрэглэх нь санхүүгийн хувьд ч тэр ямар нэгэн эрсдлийг бууруулах нэ. Цаашлаад аппликейшн дээр LED settings гэж оръё. Энэ дээр одоо байгаа сонголт нь Rainbow Wave гэсэн сонголттой байна. Шууд газар дээр нь хасалтыг нь харуулаа явчих. Rotating эргэлздэг өнгө дээр энэ болохоор pulse, steady glow. Миний зүгээс сүүлийн үед энэ кулеруудын гэрлэн дээр амар ач холбогдол өгöd байгаа. Chase энэ ойлж байна шүү дээ. Хурдыг нь тааруулаад, өнгөө өөрөө тааруулаад brightness түүнийгээ бас тааруулах боломжтой. Температурын сонголт, өнгөний сонголт байна. Цаашлаад өөр ямар on температур энэ дээрээс хэрвээ орой цагаар ч юм уу гэрлэн жоохон дурггүй гэрлээ багасгамаар байвал энэ дээрээс шууд гэрлээ унтраах боломжтой функцтэй юм байна. Overclock, power config гэж. Энэ өөрөө тухайн хөргөөрийнхээ хүчин чадлыг гар харахаар альсгүй ухаалаг гормоор нь тааруулах. Одоо бол overclock буюу хамгийн хүчтэй дээр ажиллаж байна гэсэн үг. Энэ дээр ингээ харахаар max power mode гэж орж ирж байгаа. Цаашлаад смарт горим. Смарт горим бол бидний өдөр тутмын хэрэглээнд маш зохистой. Нөгөө мэдрэгч нь гадаргууныхаа температурыг мэдрээд өөрийнхөө сэнсний эргэлтийг тааруулаад хүчин чадлаа тааруулах боломжтой. Цаашлаад silent mode дээр бүр чимээ гарахгүйгээр сэнс нь маш удаан эргэлттэйгээр жигд хөрөх боломжтой. Цаашлаад бүр custom маягаар сэнснийхаа уртыг тааруулах нэ. Хамгийн ихтэй тавихаар 39 децибел. Энэ дээр гарч ирж байгаа анхааруулга нь enhanced cooling буюу slightly louder гэж. Өндөр чимээ гаргая шүү гэсэн анхааруулгыг гаргаж өгч байна. Цаашлаад key settings. За энийг хамгийн сүүлд нь үзье гэж бодлоо. Lab feature. За lab feature дотор миний зүгээс шууд анх удаа л яг задлаад энэ аппликейшн руу орж байгаа шүү. Тэгэхээр lab feature нь шинээр орж ирсэн. Энд гарч байгаа анимейт хийж байгаа дүрсийг бид нар солих боломжтой байх нэ. Цаашлаад custom маягаар бүр зураг оруулж болно. Зүгээр логог нь тавиад үзье. Энэ дээрээс аппликейшнаас зөвшөөрлийг өгөөд тухайн аппликейшн маань кулер рүүгээ мэдээлэл хуулж байна гэсэн. Сая 100% болчлоо. Тэгэхээр бидний оруулсан custom өөрийнх нь лого шууд ороод ирж байна. Тэгээд apply гэж таарч байна. Дахиад нэг логог нь сольж үзье. Яг өөрийнх нь animated дүрснүүд бол царайлаг юм байна. Гэхдээ миний зүгээс custom дээр нь ороод нэмэхэд дараад энэ бол ер нь бол баг магуудын гэж өөрсдийн логогоо оруулах бас гоё гэж магадгүй юм байна да. Дээр нь дараад apply хийж. Таяш харж байгаа. Цаана уншиж байна. Оо, nice. Дэлгүүрийнхаа логог тавьчихлаа. Энэ бол гоё юм байна. Үндсэн өгөгдлүүд нь бол animated, custom маягаар оруулж байгаа нь зөвхөн зураг маягаар оруулж ирэх нэ. Бидний зүгээс тус дэлгэцэн дээр бусад мэдээллүүдэд харах боломжтой. Энэ өөрөө эргэлтийн сэнсний эргэлт харагдаж байна. Шахаж байгаа ватт тэгээд температур. Энэ өөрөө тохиргооныхоо дагуу өөрөө солигдоод идэх гэсэн. Тэгэхээр утас руугаа орж тус мэдээллүүдийг харахгүйгээр шууд хөргөөр дээрээс ажиллагааг нь бүрэн хянах боломжтой гэсэн. Аппликейшн дээр хамгийн сүүлд дурдах гой зүйлийг нь ярих гэж байна. Энэ юу вэ гэхээр энэ энэхүү график анзаараад утасныхаа температур хэр жигд хүрч байна, дээшээ доошоо уналт нь хэр байна, FPS уналт нь хэр байна гэдгийг үүгээрээ бүрэн хянах боломжтой.
Тэгэхээр миний зүгээс энэ удаагийн бичлэгээр Цоошин Black Shark-ийн 6 Pro-гийн хүргүүрийн талаар аль болох үндэслэлтэйгээр танин мэдгүй талаас нь чадан ядан тайлбарлах гэж хичээлээ. Яг өмнөх загварыг энийг гарахаас өмнө авсан хүмүүст бол бас жоохон онцгой мэдрэмж төрж байгаа байх. Энэ бол яг технологийн зарчим жилээс жилд сараас сард хөгжсөөр шинжилсэн загварууд гарсаар байдаг. Тэгэхээр тухайн бүтээгдэхүүний талаар үний мэдээллийг авахыг хүсвэл манай пэйж чат руу ороод автомат хариулагч дээрээс кулер гэдэг сонголтоо сонгоод харах боломжтой хүргэлт өдөр болгон гарч байгаа. Та захиалаад шууд гэрийнхаа үүдэн дээр авах боломжтой. Бас нэг анхааруулах зүйл байна. Та сонголтоо зөв хийгээрэй. Манай дэлгүүр зарагдсан барааг солихгүй буцаахгүй. Тийм учраас таны сонголтод буруу зүгээр нөлөөлөхгүй тулд аль болох бараа болгоноо танилцуулж байгаа шүү. Үргэлж хамт байдаг та бүхэндээ баярлалаа. Баяр та.